Сайн байцгаана уу сонсогчдоо, бүгдээрэнд нь мягмар гаригийн мэнд хүргэе. Манай сонсогчдод ихэнх нь хятадд болсон хэрэг сонсох туртай байдаг болохоор энэ удаагийн дугаараар би та бүхэнд Жанши мужид болж өнгөрсөн учир занглаа нэлээд сонирхолтой хэргийг ярьж өгөхөд бэлэн болчоо сууж байна. За тэгэхээр хэдүүлээ шууд гол яриараа орцгоё. Энэ удаад яригдах хэргийн хохирогч эмэгтэй дөнгөж 27 настай, нэрийг нь Жан Юнлу гэдэг. Тэр бол Жанши мужийн Нанкан хотын хөлт хөдөлгөөн ихтэй гудамжинд жижигхэн мөртлөө хүн арах дуртай хувцсны дэлгүүрийн эзэн эмэгтэй байсан. За залуухан бас хувцсны мэдрэмжтэй байсан болохоор дэлгүүрийн үйл ажиллагаа нь амжилттай. Тэгээд ирээдүгөө өөрийн гараар болгож бүтээгээд аажмаар дээшилж исэн тэм нэг эмэгтэй байсан. Түүний ажилтдаг дэлгүүр нь зүгээр нэг ажлын байр биш, өөрийнх нь бас гэр байсан. За дээд давхартаа өөртөө зориулж тохилог дулаахан хувийн орон зайг бий болгочихсан амьдардаг байсан юм байна. Ер нь бол ихэнх энгийн хятад наймаачид ийм маягаар амьдардаг гэдгийг та бүхэн бараг мэдэх бах. За ингээд ийм нэг амьдралтай эмэгтэй намрын нэг хүүтэй орой бусдад алуулж амнасаа алдсан харамсалтай хэрэг гарсан. За түүний амиа алдсан хэрэг араасаа олон нууцыг дагуулсан байдаг. Энэ нууц цагдаа нарын шанцыг сорж ойр орчмын олон иргэдийг айц давтуулж хүн болгоны дотор Жанд чухам юу тохиолдсон бэ гэсэн асуулт гарч ирж байсан. За ингээд энэ бүхнийг задаалж цааш нь ойлгохын тулд хэдүүлээ 2011 оны 11 сарын 16-ны өдөр рүү буцах хэрэгтэй болно. За тухайн өглөө Жангийн найз залуу нь түүн рүү хэд хэдэн удаа залгасан ч уцаа ерөөсөө авахгүй. Тэгээд нэг л эвгүй мэдрэмж төргөөд дэлгүүр рүү яраад яваад ицсэн. Ер нь л тийшээ дөхөх тусмаа ямар нэг аимшигтай зүйл болсон гэсэн зүүн савин татчихсан баг. Дэлгүүрийн хаалгыг онгойлгоод тутагшаа орох үеэр бол тэнд харсан дүр зурагт хөл нь хөшгшг болсон. За Жан бол 2 давхарлаа өгсдөг шатны дэргэд хөдөлгөөнгүй хэвтжсэн. Тэр бол аль хэдийний амьсгал хураасан байсан. Ингээд энэхүү хүн амны гэмт хэргийн мэдээ маш хурдан хугацаанд Жанши мужийн цагдаагийн хилтэст хүрч мөрдөн шалгах багийнхан яарвчлан хэргийн газарт явж утсан. Жан бол дээшээ харсан байдалтай хувцс нь эмх замбраагүй болчихсон, өмд нь доошоо татагдсан байдалтай тэгээд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдгийг нь илтгэжсэн. 30 нас ч хүрээгүй эмхтэйг ингэж доромжилж хэсгийн байдлаар амийг нь хөнөөсөн хэрэг бол гарсан байсан. За хүзүүн дээр нь гүн үйлдсэн бүрнүүдээс нь харахад бол Жан боомлуулж амиа алдсныг нь илтгэжсэн. Шүүх эмнэлгийн шинжээчид Жанг бол хэн нэгэн гараараа боомлж амьсгалыг нь боогдуулсны улмаас нас барсан гэх ихний байдлын дүгнэлт бол гарсан. Ингээд энэ хэргийг цаашаад наривчилж шалгах тусмаа улам бүр ойлгомжгүй зүйлүүд ундарч эхэлсэн. Цогцсны ойролцоо шин гимээр носон углаа шиг хосоор нэгнүүлээ тавьсан. Тэгээд эхэндээ мөрдөгчд энийг бол Жангийн өөрийнх нь гэж бодож исэн ч ар гэрийнхэн нь түүнийх биш гэдгийг баталсан. Биенээс нь хідэн алхмын зайд цагдаа нар Жангийн гар цөнх тэгээд төрөвчө хийцэн байсан картонын харцгийг олсон. Хачирхалтай төрөвчөнд ерөөсөө гар хүрээгүй, дотор нь хэдэн зуун оны бэлэн мөнгө хэвээрээ байж исэн. Энэ хэрэг хэрвээ дээрмийн шинжтэй байсан бол алуурчин яагаад төрөвчөнд гар хүрээгүй вэ гэсэн асуулт бол гарч ирнэ. За үхлийн шалтгаан болон цаг хугацааг тодорхойлохын тулд шүүх эмнэлгийн шинжээчид задлан шинжилгээ хийж эхэлсэн. Үхлийн шалтгаан нь яг л анхны дүгнэлттэй таарад түүнийг бол амьсгалыг нь боож амь насанд нь хүрсэн байсан. Нас барсан цаг нь урдны өдрийн оройн 8 хагасаас 10 хагасын хооронд гэж ütсэн. За хамгийн эвгүй нь юу байсан гэхээр Жан амьсгал хураасныхан дараа алуурчин бол түүнийг хүчинтсэн гэдэг нь тогтоогдсон. Гэтэ биенээс нь бол өрийн шингэний уул мөр илрээгүй. За тэгснэ аюу санаа. 2 давхарт байдаг унтлахын өрөөнийх нь хаалганы ард 8000 гаруй юан хийцэн улбар шар өнгийн гялгар уутал олцсон. Их баг гээд янз бүрийн мөнгөн дэвсгэртүүдийг нямбай хадгалаад хийцэн байсан. Жангийн хохирогч эмэгтэй хадгаламжаа бол маш хямхтай нямбай ингэж цуглуулдаг байсан байна. Гэхдээ тэр ууттай мөнгийг хинч оролдоогүй байсан. Тухайн өрөөний ширээн дээр хувцас бас гоо сайхны хэрэгслийн дунд 2 задлцсан бэлгэвчний уут, тэгээд нойлын өрөөний ус зайлуулах хоолойноос яг ижлэхэн брендийн бэлгэвчний урагдсан уут олсон. За тэгэхээр алуурчин бол Жанг хөнөөснийхөө дараа бэлгэвч хэрэглээд дараа нь уутыг нь тэнд хайсан байх гэсэн таамаг дэвшүүлсэн. За харин нэг давхарт цогцсны хажууд эвтэйхэн тавьсан байсантай ижлэвтэр углааш бас байгааг олж харсан. За тэгсэн чинь тухайн углааш бол Жангийн байнга өдөр тутамдаа өмсдөг углааш мөн гэдгийг ар гэрийнхэн нь хэлж өгсөн. За 2 давхар руу гардаг шатн дээр гутлын баг саг мөрүүд, за тэгээд нэг гутлын бүтэн мөр байгааг олж харж чадсан. За эндээс нь харахад бол алуурчин Жанг нэг давхарт хүн өчөөд тэгээд дараа нь 2 давхар руу чирж аваачсан шинжтэй байсан. Чирэгдснээс нь харахад бол халтсан этгээд нэг л хүн байсан гэдгийг нь илтгэжсэн. Хэрвээ магадгүй 2 болон
түүнээс дээш хүн байсан бол цогцсыг чирэх биш харин өргөөд дээш нь гаргах байсан баг. За тэгээ гутлын нэг бүтэн мөрнөөс нь мөрдөгчд бол с жигтний анхны дүр зургийг гаргахыг хичээсэн. Яг хөө дүр зураг гэхээр зураг энэ төр бол биш. Ямар шуухан бие балдартай хүн гэсэн хамгийн бүдэг боловч хамгийн чухал дүрийг буулгахыг хичээсэн. За тухайн этгээд нь туранхай биетэй ойролцоогоор 170 см орчим өндөртэй 20-30 насны эрэгтэй хүн гэж таамагласан. Жангийн хумсныхын доороос бас хэргийн газраас олдсон тамхины ишнээс илэрсэн биологийн уул мөрөөд ижил нэг эрэгтэйд хамааралтай болох нь шүүх шинжилгээгээр тогтоогдсон юм байна. Гэхдээ хамгийн хэцүүдэлтэй нь жангийн хүзүү хэсгээс нь өөр ахаад нэг эрэгтэй хүний ДНХ илэрсэн нь томоохон асуудлаараасаа дагуулж эхэлсэн. Тэгэхээр энэ хоёр эрэгтэйн чухам аль нь жанг хөнөөсөн гэдэг нь цагдаа мөрдөгчдийн хувьд томоохон толгойн өвчин болж үлдсэн. За гэрчүүдийн хэлснээр бол жан дэлгүүрээ өглөө 9 цагт нээгээд орой 9 цагаас хаадаг. Харин гэмт хэрэг гарсан орой дэлгүүр нь ердийнхөөс хагас цагийн өмнө буюу 8 хагас гээд хаагдсан байсан. Тэгэхээр тухайн алуурчин дэлгүүр хаахаас өмнө дотогшоо нэвтэрсэн байж магадгүй. Тэгээ хамгийн achирхалтай нь хөрш дэлгүүрийн ямар ч хүмүүс эвгүй дуу чимээ, ноцолдох шууган, тусламж гуйж орилсон зүйл огт сонсоогүй гэж мэдүүлсэн. Эндээс нь харахаар бүх зүйл бол маш хурдан өрнөд дууссан юм шиг эсвэл жан руу гэнэт дайрсан болохоор дууч гаргаж амжаагүй хариу үйлдэл үзүүлэх боломжгүй байжгаад алуулсан юм шиг байсан. Ядж яхад яг тэр гэмт хэрэг гарах цаг үед нь хүн ихтэй байдаг худалдааны гудамжных нь хяналтын бүх камерууд системийн засвартай байж таарсан юм байна. Тэгэхээр камерын бичлэгийн уул мөр гэж огт байхгүй алуурчныг олно гэдг нь өгсөн дундаас зүүх хайхтай адил болж хувирсан. Ингээд цааш нь шинжлэх мөр бол ийм байдалтайгаар тасарсан болохоор мөрдөгчөд жангийн хувийн амьдрал руу анхаарлаа хандуулахар шийдсэн. Тэд нар түүний гар утас компьютерийг нь шалгаж үзээд нэг ноцтой зүйлийг олж чадсан. Жан бол сошиал сүлжээнд 70-аас 80 орчим эрэгтэй найзтай. За тэд нар бол ихэнх нь Жангшийн мужид амьдардаг хүмүүс байсан. За ийм олон хүнтэй танилуд, найзуудын хүрээнд харилцаатай байсныг нь мэдээд энэ хэрэг магадгүй ээдрээтэй харилцаа эсвэл харталтаас үүдэлтэй байж болзошгүй байна гэж сэжиглэж эхэлсэн. Тэр дундаас нэг хүн бол онцгой анхаарал татсан юм байна. За сошиал дээр өөрийгөө Читэн Даашин гэсэн хочоор нэрлсэн нэг эрэгтэй жанг бусад эрчүүдээс харилцаагаа таслахыг шаардсан, харьцаа болохгүй бол чамтай найрсаг харьцаа дах шаардлага байхгүй өнтер гэсэн сөрдүүлсэн мессеж бичсэн байсныг нь олж харсан. За тэгээд мөрдөгчөд тухайн залуу хин гэдэг этгээд болохыг нь хурдан тогтоож чадсан. Тэр хүний жинхэнэ нэрийг Ван Жин Ю гэдэг. За Ван гэх нэрээр нь энэс хойш хэлээ явъя. Жангши мужид ажиллаж амьдардаг жирийн нэг албан агч эрэгтэй байсан. За тэр бол ойролцоогоор 27-оос 28 настай туранхай биетэй 170 см орчим өндөртэй байсан нь анхны гаргаж ирсэн сэжигтний дүр төрхтөнд яг таарч исэн. Байцаалтын үеэр энэхүү Ван гэх эрэгтэй жантай боллоо ээдрээтэй харилцаатай байсан гэдгээ үгүйсгээгүй. За урд нь тэр хоёр бол маргалдж исэн. За бас жанг сөрдүүлж исэн гэдгээ ч гэсэн тухайн эрэгтэй бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр бүхэн нь ууралсан үедээ хилжсэн хоосон өгтүүдийг айлгах гэж тэгж хэлдэг байсан болохоос яг жинхнээсээ бодитоор хор хөнөөл хүргэе гэсэн санаа байгаагүй гэж гүрийж исэн. Гэмт хэрэг гарсан орой Ванг хаана байсан талаар нь асуусан чинь тэр бол сандраад эхэлсэн. Яг тэр өдөр юу хийж ийснаа сайн санахгүй байна гэж хэлсэн. Яг үнэндээ бол ийм чухал тэгээ бүр хүн амны хэрэгтэй холбоотой өдрийн талаар асууж ахад мартчихлаа гэж ярьж байгаа нь бол мөрдөгчдийн хувьд сэжигтэй бас тийм логикгүй санагдчихсэн ба. Сэжгийг улам бүр нэмэгдүүлсэн зүйл нь юу байсан гэхээр цагдаа нар Вангийн хүзүүн дээр 2 улаан зураас байгааг анзаарч харсан. За тэр нь яг хумснаас болж үүссэн ором шиг харагдчихсан. Тэгээ жангийн хумсны доороос эрэгтэй хүний ДНХ илэрсэн байсан болохоор ийм дүр зураг мэдээж шууд л анхаарлыг нь татсан. За тэгээ мэдээж шууд л ДНХ шинжилгээ хийх үйл явц өрнөсөн. Ван гэдэг хүн л алуурч мөн байх гэсэн найдвар удаагүй тэгээд замхарсан юм байна. За яасан гэхээр ДНХ шинжилгээгээр ямар ч зүйл тохироогүй. Вангийн ДНХ хэргийн газраас илрээгүй, жангийн биед байгаагүй. За тэгээ шууд л сэжигтний тооноос бүр мөсөн хасагдсан. Цагдаа нар дахиад эхэлсэн цэг дээрээ очсон юм шиг мэдрэмжтэй үлдсэн. За тэгээ цаашид баримт болгоныг нэгтэлж шалгах ёстой гэдгийг ойлгоод тэр үеэр бол нэг шинэ мөрийг олж харсан. Мөрдөгчд энэ хэргийг эцэслэж тайлна гэж бодсон. Тийм найдвар төрүүлэх үүснийг баримтыг жангийн утасны дуудлагын бүртгэлээс гаргаж ирсэн. Тэд нар бол жантай ойр ойрхон холбогдчихсэн нэг утасны дугаарыг олж тогтоосон. 2011 оны 11 сарын 16-ны орой гэмт хэрэг гарсан тэр шөнө бол жан 7 цагаас хойш тухайн дугаарыг эзэнтэй
хэдэн минутын турш ярьсан байсан. Тэр дугаарын эзэн нь 27 настай Нанкан хотын нэг үйлдвэрт ажилладаг Жан Юнкай гэж хүн байсан. За тэр эрэгтэй ойролцоогоор бас л 170 см өндөртэй. Тэгээд туранхай биетэй. Мөн л нөгөө мөрдөгчдийн анхны тодорхойлсон дүр төрхтэй яг л тохирж исэн. Тэгээ нөгөө хамгийн анхны с сэжигтнэр зүтгэгдсэн Ван гэ залуу байсан шүү дээ. Тэр залуу энэ хоёр дахь сэжигтэн Жан Юнкай гэдэг хүнийг ер нь бол мэддэг. Тэгчээд энэ залуугаас хол бай гэдгийг хохирогч эмэгтэйд анхааруулж хэлжсэн удаатай байна. За Жан Юнкай гэх залуу бол Мөритө тоглоомонд донтсон, их хэмжээний өрөнд орсон. Тэгчээд хохирогч эмэгтэйгээс байнга мөнгө зээлдэг. Одоо байнга шахуу хэдэн зуун юан гээл хэдэн мянган юан хүртэл гуйж исэн гэдгийг Ван цагдаа нарт хэлсэн байна. Ердөө хэдхэн сарын дотор баг багаар цувуулж зээлүүлсээр байгаад нийт бол 10,000 юанд авсан мөнгийг бол зээлэд авсан байсан. За тэгээ мэдээж энэ хоёр дахь сэжигтнийг хэргийн гол мөрдөгч бол сүүлд нь байцаахаар болсон. За Жан Юнкай анх удаа ирж цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө бол маш тайван харагдчихсэн. За тухайн орой хохирогч эмэгтэй өөрлөө залгаж зээлсэн мөнгөө нэгсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн хэрэг гарах үеэр үйлдвэрийнхээ нийтийн угаалгын газарт байсан гэж мэдүүлсэн. Усанд орж дуусчаад тэгээ шууд ажилчдын байрлалгаа очиж амарсан. Ахиж өрөөсөө гараагүй гэж тэр ярьсан. За энэ хүний алибай бол эхлээд баталгаатай юм шиг санагдчихсэн. За үйлдвэрийн security бас хэд хэдэн хамт ажилладаг хүмүүс нь Юнкай усанд орсныхоо дараа байрлалгаа орж унтсан гэдгийг нь ч гэсэн баталж исэн. За тэгэхээр гэмтгэрэг үйлдээд явж авах боломжгүй гэж бодсон. Ингээд ахаад нэг удаа хурдталд орсон ч гэсэн энэ хэргийг ахалж исэн туршлагатай мөрдөгч Фобин гэх хүн бол амархан шантраагүй. Хэргийг эхнээс нь эргцүүлж бодох үеэрээ Жангийн найз залуу за удахгүй нөхөр нь болох ч байгаа хүний байгаа байдал юр бусын тайван байсныг зүгээр өнгөрөөж болохгүй юм шиг санагдсан. За энэ хэрэг дээр бол хамгийн харамсалтай зүйл нь юу байсан гэхээр хохирогч эмэгтэй Жан хевлийдээ хүүхдээ уг нь тэжсэн юм байлээ. Ер нь ямар ч эрэгтэй хүн ингээд эхнэр болох гэж байгаа. За тэгээд хевлийдээ хүүхдийг нь тэжсэн эмэгтэйг ингээд хоёуланг нь нэгэн зэрэг алдах үед бол сэтгэл зүйн гүн шоконд автах ёстой гэж үзсэн. Түүний хувьд бол хамгийн чухал ингээд хоёр хүн гэж хэлж болохоор хүмүүс нь амиа алдчихад байхад тийм тайван байгаа нь нэг бодлын сэжиглэхгүй байхын аргагүй байсан. За баг зэргийн нууцлаг лавлгаа гэхээр зүйл мэдэж авсан нь юу байсан гэхээр хохирогч эмэгтэй энэ залуутайгаа нэлээд асуудалтай харилцаатай байсан юм байна. Тэгээ Жан өөрийгөө жирэмсэн болсон гэдгийг олж мэдсэний дараа яг тэр хэрэг гарахаас 1 сарын өмнө хоорондоо тэд нар бол эвлэрсэн байсан. Жирэмсэн гэдгийг сүүлд хийгдсэн задлан шинжилгээгээр бас батлагдсан юм. Хэргийн газраас олсон гутлын мөр найз залуугийнх нь гуталтай бол таарахгүй байсан ч гэсэн мөрдөгчөд шалгалтаа үргэлжлүүлж эцэг гэхээс нь хүүн тухайн орой яг хаана байсныг нь лагуулсан. За оройхон гэртээ харж ирсэн. Оройн 10 цаг орчимд гэж санаж байгаа талаараа лавшруулж асуух үеэр бол мэдэгдсэн юм байна. За энэ байрам цагдаа нарын хувьд чухал байсан. Яагаад гэхээр Жан нас барсан цагийг оройны 8 цаг хагасаас 10 цаг хагасын хооронд гэж бол тогтоосон. Тэгээ энэ хугацаанд түүний найз залуу хүн амны хэрэг хийчээд буцаад явах хангалттай хугацаа гэж үзсэн. За тэрнээс гадна яг хэрэг үйлдэгдэж авах 2 цагийн хугацаанд яг таг хаана байсныг нь батлах хүн огт байгаагүй. За хэргийг бол шууд хүчээр тулгаж байгаа ч юм шиг ийм нөхцөл байдалд хүрснийхээ дараа тэр тухайн өдрийг санахыг хичээж тэр орой ажиллаа тарсныхаа дараа голын эрэг дээр очиж толгоогоо жоохон сэргээсэн. Оройны 10 цагийн үед гэртээ буцаж харсан гэж ярьсан. За гэхдээ энэ яриа худлаа гэдэг нь удалгүй тогтоогдсон юм байна. Тэр бол ажлынхаа газрын хяналтын камерт хэрэг гарахаас өмнөхөн моциклоо унаад Жангийн дэлгүүрийн зүг рүү явж байгааг тодорхой харуулсан бичлэг бол олсон. За тэгчээ дараагийн камерт нь болохоор оройн 10 цаг өнгөрсний дараа яг тэр зүгөөсөө гэрлүүгээ буцаад ирж байгаа дүрс бичигдсэн байсан. Тэгэхээр яг нөгөө голын эрэг дээр байсан гэх алибай худлаа гэдэг нь тодорхойлсон. Ярьж байгаа ярианы аль нь үнэн аль нь худлаа гэдэг нь ч мэдэгдэхээ болсон. За тэгээд энийг нь улам бүр баталгаажуулахын тулд ДНХ шинжилгээ хийхээр болсон. За тэгсэн чинь Жангийн бие дээрээс олцсон 2 эрэгтэй хүний ДНХ-тэй тухайн найз залуугийнх нь ДНХ огт таараагүй. Нөгөө Фобин гээд олон жилийн туршлагатай мөрдөгч хүртэл энэ үр дүнд цочирсан. Ингээд сүүлдээ 3-3 гол сэжигтнүүд дараалан хасагдаж Жангийн бие дээр илэрсэн 2 эрэгтэй хүний ДНХ улсын нэгдсэн мэдээллийн сандд бүртгэлтэй байж магадгүй гэж үзсэн ч гэсэн тэр ажиллагаа бас л үр дүнгээ өгөөгүй. За таарах хүн харамсалтай нь байгаагүй юм байна. Шийдэгдэхгүй хэрэг гэж байдаггүй, харин шийдэж чадахгүй мөрдөгчл гэж байдаг гэсэн үг. Тухайн мөрдөгч Фобин
биед байн бодогдож Жан Юнкай гээд нөгөө үйлдвэрт ажилладаг залууг хитрхи хурдан шалгаад явуулсан юм биш эцтэй гэж бодсон байгаа. За Жан Юнкай бол ажлаа тарчаад явж усанд орчоод тэгээд байрлууга амархаар явсан гэж одоо өөрөө мэдүүлсэн. За тэгээд ч түүнтэй хамт байсан, нүдээр харсан гэрч олон байсан гэж мэдүүлсэн ч гэсэн за гэрч болгоны мэдүүлэхийг наривчлаад уншаад үзсэн чинь ан цав гараад ирсэн. За Жан Юнкай тэр орой усанд орохоор явсан гэж хэлж байгаа ч гэсэн яг хэдэн цагаас гарсныг нь хинч яриаггүй байсан. Ажилчдын байранд хамт амьдардаг хүмүүс нь бол түүнийг усанд орсныхоо дараа байрлуугаа орж ирээд унтсан гэж ярьсан байсан ч бас л одоо хэдэн цагт орж ирснийг нь юусоо дурдаагүй байсан. Яг хэдэн цагт ороод хэдэн цагт гарсан нь бүдэг байсан. За энэ нь яг л мөрдөгчдийн анзаараагүй өнгөрөөсөн цоорхоо байсан гэдгийг одоо мөрдөгч FOB бол ойлгосон байгаа. Дараах өдөр нь тэр бол үйлдвэрийн ажилчдын усанд орох байгууламж руу очиод security-тэй уулзахаар болсон. За тэгээд яг л одоо асуумаар байсан зүйлээ асуусан чинь Жан Юнкай тухайн оройны 19 цагт угаалгын газар руу ороод 21 цаг орчимд гарсан гэж ярьсан. Ингээд 2 цаг усанд орох, за ялангуяа эрэгтэй хүн усанд ороход 2 цаг зарцуулах шаардлагагүй гэж бол үзсэн. За тэгчээд тэр орой усанд ороход хажуу хаваар нь байсан хүмүүстэй ч гэсэн уулзаж лавлахаар болсон. За тэр хүмүүс цагийг бол тод санаж исэн. За бүгд ойролцоогоор оройны 8 хагас гэхэд дүүшнээс гарсан. За тэгээд яг гарч явах үеэр Жан Юнкай зөрөөд дотгошоо орж исэн гэж хэлсэн. Мөрдөгч FOB нь өөрөө дотгошоо орж үзэхээр шийдсэн. За угаалгын газар нь нэг тийм намхон тэгээд нэг давхар барилгуудын хамгийн төгсгөл хэсэгт нь байрладаг. Гол хаалгаар нь явж ороод тэгээд урт коридороор явсаар хагаад хамгийн цаана угаалгын газар байрладаг гэдгийг бол мэдэж авсан. За тэгээд тийшээ явж очисон чинь яг хажууд нь нэг хаалга байдаг. За ердийн үед болоо тухайн хаалгыг огт төвчдөггүй. Тэрийг нь онгойлоход харсан чинь нэг гол руу харсан. Тэгчээд цаашаа жоохон явхаар жижиг гүүрлүү явж очдог нарийн замтай гэдгийг нь олж мэдсэн байгаа. Тэгснэ хамгийн эвгүй нь юу байсан гэхээр тухайн гүүр нь Жангийн дэлгүүр байрладаг гудамжтай шууд холбогддог гүүр болж таарсан. Зайнч нэг хол байгаагүй. За тэгээ хүссэн хүсээгүй эндээс нэг таамаг бол гарч ирсэн. Юнкай бол угаалгын газрын арын хаалгаар сэмхэн гарч яваад гүүр даваад Жангийн дэлгүүрт очиж түүнийг хөнөөгөөд дараа нь буцаад угаалгын газартаа хурч ирээд алиби үүсгэсэн байж магадгүй гэж утсан. За тэгээд энэ таамгаа шалгахын тулд мөрдөгч хоёр туслахаа тухайн замаар яваад ирээ гэж хэлсэн. За тэгээ нөгөө хоёр нь арын хаалгаар гараад Жангийн дэлгүүр рүү явчаад буцаад хурч ирэхэд бол 40 гаруй минутыг зарцуулж исэн. Тэгээд Юнкай зөвхөн 20 гаруй минут усанд орсон байсан. За энэ нь бол түүний тайлбарлаагүй алга болсон хугацаанд гэмт хэргийг өгүүлдэх хангалттай цаг байсныг нь харуулж исэн. За тэгээ мөрдөгч FOB нь өөртөө итгэлтэйгээр Юнкай алуурчин байх магадлалд ор хаяж 80% гэж би үзэж гин гэж бол одоо бусад цагдаа нартай мэдэгдсэн юм. Цагдаа нар дараа нь цаг алдалгүй Юнкаяас цусны дээж аваад Жанши мужийн шүүх шинжилгээний төв рүү илгээсэн. За тэгээд удаагүй бол хариу гарсан. Юнкайын ДНА Жангийн хүзүүнээс илэрсэн биологийн уул мөрштэй таарсан байсан. Энэ мэдээ цагдаа нарын хувьд амжилт байсан ч гэсэн Юнкайын хувьд бол сүрэл байсан. Тэр бол элт сандарч, хамаг биеийг хөлөөрч царай нь хувхай цайрсан. Гэхдээ дараагийн мөрдөн байцаалтын үеэр Юнкай аллах үйлснээ ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй. Тэр бол хэргийн газар байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн өөрийгөө алуурчин биш гэж гүрийж исэн. За тэгээд Жангийн хүзүүн дээр илэрсэн гэх ДНА-гийн учрыг тайлбарлаж эхэлсэн. Түүний ярьснаар бол тухайн орой 7 цагийн үед хохирогч Жан түн рүү залгаад зээлсэн мөнгөө нэгсэн. Юнкайын хувьд сүүлийн хэдэн 7 хоногийн дотор өөр ширэн нэмэгдсэн болохоор аль болох зайлц хийжсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ утсаар ярих үеэрээ айдас биш харин өөр бодол төрсөн. Тэгчээд Жанд худлаа яриад өнөөдөр цалингаа авчлаа. Яг одоо очиод зээлсэн мөнгөнийхөө заримыг нь буцаагаад өгөө гэж хэлсэн юм. За тэгээ мөрдөгчдийн яг таамагласны дагуу угаалгын газрын арын хаалгаар гараад гүүрээр дамжиж товчилсан замаар Жангийн дэлгүүрт явж очсон. За тэгээд явж очих үеэр Юнкай түүнд мөнгийг нь буцааж өгөх биш харин дотн харилцаанд орох хүсэлтэй очсныг нь бол Жан шууд ойлгосон. Тэгээ нөгөөх чинь уурлаад Юнкай руу дайрахаар нь хүчлэгийг нь болиулаад хүзүүн дээр нь үнсэн нь бол үнэн. Гэхдээ харилцаанд бол орж чадаагүй гэж тэр ярьсан. Зөвшөөрөөгүй болохоор удалгүй тэр бол товчилсан замаараа
бутсан гэдгээ хэлсэн. Тэгээ яагаад урд нь үннээ хэлээгүй шалтгаанаа бол ингэж тайлбарласан. За тэр өдрөөс удаачгүй Жан бусдад алуулсан гэдэг мэдээг олж сонсоод өөрийг нь тэр хэрэгт сэжиглэхгүй гэдгээс айгаад дуугүй байхаар шийдсэн гэж ярьсан. За энэ яриа бол логиктой юм шиг санагдчихсэн ч гэсэн шууд бүх зүйлд нь итгэхэд бас хэцүү. Мөнгө зээлж авсан, за тэгээд алах боломж бол байсан, харилцаанд орох бодолтой байсан. За бас түүний ДНХ хохирогчийн хүзөө хэсгээс нь илэрсэн гэх мэт бүх баримтууд түүнийг зааж исэн. Тиймээс мөрдөгчөд энэ Юнкай гэх залууг алуурчин байх магадлалыг бол бүрэн үгүйсгэж чадаагүй. Хамгийн гол зүйл үйлдсэн нь юу гэхээр Жангийн хумсны доороос за тэгээд хэргийн газраас олдсон тамхины ишин дээр илэрсэн хоёр дахь хэрэгтэй хүний ДНХ байсан. За тухайн ДНХ хэнийхтэй ч тарахгүй хэвээр байсан. Хэргийн газрын шинжээчид болон мөрдөгчөд бол Жангийн дэлгүүр рүү тоо томшгүй олон удаа очиж хоёр давхрын өнцөг булан бүрийг нэгжиж шалгасан ч ямар ч шинэ баримт илрүүлж чадаагүй. За бид ямар нэг зүйлийг анзаараагүй өнгөрөөснө үү гэж мөрдөгч Ефубин байнга ботсон хэвээр байсан. Жангийн дэлгүүрийн доторх гаднахыг нэг бүрчлэн сайн шалгалаа гэж бодсон ч нэг удаа очих үеэр хоёр давхрын агуулгын цонхны доор байрладаг нарийн сарвчийг хэн ч анзаараагүй гэдгийг сансан байгаа. За тухайн сарвч нь болохоор төмөр тор бүхий цонхноос ойролцоогоор 1 метрийн доор байрладаг болохоор дотроос нь бүрэн шалгахад хүндрэлтэй. За тэгчээд нэг давхарлаа буугаад харахаар газраас бол 3 метрийн өндөрт байрладаг. За хаанаас нь шалгасан хүндрэлтэй тийм сарвч гэсэн үг. За тэгээ харахад энгийн нэг хаасаагүй байдаг сарвчийг шалгаж үз гэсэн тушаал хамгийн оновчтой тушаал байсан байгаа. Хоёр давхраас тэр сарвчин дээр гараад шалгасан чинь тэнд нэг хэрэгэлсэн бэлгэвч байж исэн. Удаан хугацаанд эвлүүлэхээр хичээж исэн пазлынхаа хамгийн чухал хэсгийг олсон явдал нь энэ байсан. За аллаг гарснаас хойш 10 гаруй хоног өнгөрцөн. За тэгээд энэ сарвчин дээр хаягдсан бэлгэвчнээс уул мөр олдох хэсэг нь тодорхойгүй байсан ч гэсэн тэд бол шүүх шинжилгээний байгууллагт бүрэн итгэсэн баг. Тэгээд ч яаралтай байсан болохоор тэр шүндөл хариунд гарч ирсэн. За бэлгэвчний гадна талд хохирогч Жангийн ДНХ харин дотроос нь нэг эрэгтэй хүний ДНХ илэрсэн. Тухайн ДНХ Жангийн хумсны доороос за тэгээ хэргийн газраас олцсон тамхины ишин дээр илэрсэн ДНХ-тэй нь бүр яг таарч исэн. Үндсэндээ бол энэ хариу гарч ирснээр Юнкай гэх залуу хохирогч эмэгтэйг хүчинтсэн хүн биш гэдгийг шууд тодорхой болсон. Тэгэхээр сэжиглэжсэн 3 хүний аль нь ч алуурчин биш, харин жинхэнэ алуурчин хаана ихтэй баригдаагүй явж байгаа гэдг нь тодорхой болсон. За тэгээд нийтийн мэдээллийн санд бүртгэлгүй хүн энэ хэргийг үйлдсэн болохоор маш өргөн хүрээний эрен сурвалжлах ажлыг бол эхлүүлсэн. За мөрдөгчөд бол хот дотор болон хотын гадна орчмын зочид буудал, дэм буудал, караоке бар, интернет кафе болгоныг нэгжиж 20-30 насны 170 см орчим өндөртэй туранхай биетэй бүх ирчүүдийг наривчлан шалгаж эхэлсэн. Бэлгэвчний ДНХ хариу гарсны дараа шалгалтын хүрийг улам бүртэлж цагдаа нар бол шаардлага хангасан гэж үздсэн 60 эрэгтэйгээс цусны дээж авахар болсон. За тэгсэн чинь яг бүр тэгхээс тэг гэж байгаа юм шиг 60 дахь дээж дээр нь нэг нэр ил болсон. За тэр нь бол Жанхэ гэдэг нэртэй залуу байсан. Жанхэ болохоор 23 настай, гэрлээгүй, Нанкан хотын оршин суугч, 170 см өндөртэй, туранхай биетэй, сэжигтний дүр төрхтэй яг таарч исэн. Тэгээ гол нь ДНХ нь болохоор бүр яг таарч исэн байгаа. Үндсэндээ бол аллаг гарснаас хойш 14 хоногийн дараа энэ Жанхэ гэх залуу ингэж нэг баригдсан юм байна. За юу ч яриад өөрийгөө өмгөөлөд нэмэргүй болсон. Ямар ч гарах гарцгүй ийм хүчтэй нотлох баримтуудын өмнө Жанхэ эцэстээ бүх хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Мэдүүлгийнхээ үеэр тэр бол аллаг үйлдэхээс яг 10 хоногийн өмнө болсон нэг үйл явдлыг ярьж эхэлсэн. За тэр өөрийнхөө төрсөн тосгоноос Нанкан руу автобусаар явж явах үеэрээ төрөвчөө алга болгоцсон. Тэгээ тухайн төрөвчөндөө хөдөлмөрлөж олсон 3000 йоно хийцэн явж исэн юм байна. Жанхогийн бодлоор бол тухайн автобусанд явж исэн нэг залуухан эмэгтэй төрөвчийг нь хулгайлцсан. За тэгээд автобуснаас буух үеэр нь тэр эмэгтэйг хөөж очиод төрөвчөө авъя гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй яриаг нь үгүйсгсэн. За тэгээ тэр цагаас хойш Жанход бол маш их үзэн ядах сэтгэл төрж эхэлсэн юм байна. Дараа нь тэр 2011 оны 11 сарын 16-ны орой хувийн ажлаар ахаад Нанканд ирсэн юм байна. За ойролцоогоор оройн 8 цагийн үед гудамжаар явж агаад Жангийн хувцсны дэлгүүрийг олж харсан. Жанг тэр харсан даруйдаа
урд нь өөрийнх нь төрөвчийг хулгайлсан гэж бодсон эмэгтэй нь яг мөн баг шиг байна гэж бодоод гинэт маш их уурлаж бас гомдож ямар ч нотлохоо байхгүй мөртлөө явж орж харчаад тэгээ уг нь олондоо буцаад дэлгүүрээс нь гараа явж исэн юм байна. Тэгсэн чи гэрийнхнээс нь дуудлага ирээд гал дээр тийм тос нэмсэн үйл явдал болсон. За тэднэрт мөнгө хэрэгтэй байгаа болохоор жанхөө руу залгаж асуусан явдал нь улам бүр уурыг нь хүргэсэн баг. За энэ хүүхнээс олж хамаг мөнгөө алдаж сүүлдээ санхүүгийн дарамтанд орж багтарч ууралсандаа тэр бол жангийн дэлгүүр рүү буцаад яваад орсон. За тэр үеэр жан бол нэг давхартаа бараагаа имхлээд байж исэн байгаа. Жанхөө түүнд ямар ч үг хэллгүйгээр шууд дайрч эхэлсэн. За жан бол ам тэмцэж эсэргүүцэж залуугийн бол чихийг нь майжиж хамгаалсан ч эцэстээ тэгээд эрэгтэй хүн нь хүчээрээ дийлж цохоод газар унгасан. За тэгээд дараа нь бол хөзөөг нь амьсгалахгүй болтол нь боосон байгаа. Дараа нь тэр бол айж сандарч биеийн салгалаж өөрийгөө тайвшруулахын тулд тамхи асаасан. За хожим цагдаа нарын олсон яг тэр тамхины иш байсан. Хийсэн гэмт хэрэгээ нуун дарагдуулахын тулд жангийн биеийг тэр бол 2 давхар руу чирээд авч гарсан. За тэгээд эхэндээ бол нуух талаар бодож исэн ч гэсэн сүүлдээ бүр туйлдаж ядраад болохоор шийдсэн юм байна. Оронд нь түүний унтлахын өрөөг нэгжиж үнтэй цайтай зүйл хайж эхэлсэн. За тэг хүээрээ ширээн дээр байсан бэлгэвчүүдийг тэр бол олж харсан байгаа. Тэрнээс болоод бодол нь өөр тийшээ эргээж нэг бэлгэвч ашиглаж жангийн цогцыг дормжилсан. Дуусгаад тэр бол зүгээр л бэлгэвчээ цонхоор чулуудсан байсан нь сарвчин дээр унаж тарсан. Юу ч бодлогүй хийсэн энэ алдаа эцэст нь түүний хувь заяаг шийдэж байх ёстой газар нь байлгах зүйл болж хувирсан. За ингээд баригдахаас айжсэн ч гэсэн тэр жангийн хүзөөнд байсан алтан гинж бас гар утсыг нь авсан байгаа. Тэгчээд доошоо нэг давхарлаа очиад уг нь бол компьютерийг нь авч явахыг оролдож утаснуудыг нэг нэгээр нь салгаж эхэлсэн ч гэсэн хитрхи тийм төвөгтэй бас хүнд юм шиг санагдаад тэгээд шууд орхиод гараад явсан гэж өөрөө бол мэдүүлсэн. Жанхөө гэх залуугийн хувьд гимшсэн хоолойгоор жангийн гэр бүлд нөхөж баршгүй завлан учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. За тэр бол амьдралынхаа өвлцөн цаг хугацааг нүглээ намжлахад зориулахыг хүсэж байна. Бусдад учруулсан завлангоо багч болов нэмгэлхийг хүсэж байна гэж ярьсан байгаа. 23 настай тэгээд их сургуулаа дөнгөж төгссөн амьдрал нь ирээдүйтэй байсан энэ залуу ингээд бүх зүйлийг өөрийн гараараа сүйтгэж алдсан төрөвчнээсээ болж хүн эндүрч үзэн ядаж эцтэй жирэмсэн эмэгтэй ам насанд хүрсэн ийм нэг хэрэг байна. За Жанхөө гэх залуу үйлцэн харгас үйлдэлийнхээ төлөө бүх насаараа шоронд суух ял сонссон юм байна. За хүн амны гэмт хэрэг цогцост оромжилсан болон хулгайн хэрэгээр ийм хариуцлага түүнд бол хүлээлгэхээр болсон юм байна. Төрхөн зуурын уур хилэнгээс үүдэлтэй хэрэгүүд бол маш олон байдаг. Гинэт уурандаа хүн цохоод алдсан. За тэр хэрэгээрээ шоронд сууж байгаа залуучууд бол нэлээд байдаг гэж та бүхэн сонсч ирсэн баг. За миний бодлоор энэ хэрэг дээр залуу зүгээр ч нэг уурандаа багтарсандаа хүн алсан юм биш. Угийн сэтгэл зүйн хувьд том асуудалтай хүн байсан юм шиг санагдсан. Төрхөн зуурын уураас болж хүнийг барьж аваад цохоод унгаалаа гэхэд хоолойг нь үхтэл нь багалзууртаад дараа нь хүчндээ тэгээд эд зүйлийг нь хулгайлж ийн гэхээр яавч эрүүл саруул хүн биш юм шиг санагдсан. За тэгээд Хятад улсын ер нь хүн амны хэрэг дээр хууль нь нэлээд чанга байдаг. Тэр тусмаа жирэмсэн байсан хүний амь насыг хүнөөсөн гэхээр хүндрүүлэх нөхцөлтэй гэж авч үзээд цаазын ял оноогоогүй өнгөрөөснийг нь бас нэлээд гайхлаа. За энэ дээр бол нэгдүгээр сэтгцийн асуудалтай болохоор хэрэгээ ухамсарлах чадваргүй гэхдээ нийгэмд байх аюултай хүн гэдэг утгаар нь бүх насаар нь шоронд суулгах ял оноосон баг. За эсвэл хоёрдугаарт өмгөөлөгч нь маш сайн өмгөөлсөн байж магадгүй гэж харагдсан. За түүнээс ш яг ийм төрлийн нэгдүгээр зэргийн хүн амны хэрэг дээр ямар ч өршөөлгүй цаазын ял оноодог гэдгийг та бүхэн мэддэг болсон баг. За ингээд ийм нэг нэлээд нааш цааш болсон драматай хэрэг байлаа. За энэ хэргийг ч гэсэн Жаншин мужийн цагдаа нар нэлээд богинохон хугацаанд үр дүнтэй хайж илрүүлсэн юм шиг харагдсан. Та бүхэн нэрэн дээр нь жоохон толгой иргсэн үү, гайгүй байсан уу? Комент хэсгээр бичиж үлдээгээрэй. Аль болох ойлгомжтой ярихыг би хичээлээ. За ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Хэдүүлээ энэ хагасаа өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.